Би энэ хоол үйлдвэрийн салбарт 45 жил ажиллаж байгаа тоогооч юм аа. Тэгээ энэ хоол ийм юм байгаагүй. Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр одоо далд фронтод ажилладаг тэгээ хоол үйлдвэрийн салбарынхныг одоо эренхийлэгч манайс анхаарал аваад уулз хийж байгаа явдлаар үнэхээр баярлж байна. Яг харахгүй бид ч одоо манай хоол үйлдвэрийн салбарт 90 гаруй мянган хүмүүс ажилладаг. Тэр хүнийх нь одоо их хэсэг төлөөллийн авч уулзаад бас биднийг ачаалагдл өгч байгаа бас үнэхээр сэтгэл хангалуун байна. Та сая нөгөө өмнө танилцуулга хийсэн Монгол хорхог, Монгол хоол, Генисийн номонд одоо бүртгэгдээд билж байна гэд миний талаар мэдээлэл өгвөл. Тий энэ нөгөө байлдагчийн сэтгэлд генералын вагон зүудлэлтэй байдаг шиг хүмүүс маань санаачлаад одоо би өөрөө ингээд дүүчээд энэ санаа гаргаад 10 жил болж байгаа баг. 10 жилийн дотор энийг одоо бүртгүүлж юм зорьсон. Тэгээд бид энэ жил одоо бас нэг төр засагта санхүүгийн бас тий дарамт олчлуулахаар 90 мэрэгчлээ хүмүүс сэтгэлийнхээ хандуг босгоод тэгээд энэ одоо үйл ажиллагааг хийж Монгол эртнээс уламжилж ирсэн одоо хорхог буюу одоо битүү хоол хүндэтгэлийн энэ зоогийг эзэн Чингис хааныхаа 864 жилийн ойлоо бэлэг барихаар дэлхийн генист амжилт үзүүлж дэлхийд Монгол хорхоо данслаад хийж байгаа.